бас асуулт асууя. Та томилогдоод нэг 7 хоног болж байгаа ажилтнаа танилцсан байлгүй. Таныг очсон чинь үнэхэрийн шинэ мөнгөнд тэмдэгт хевлээд одоо өрөөнд цаажилсан байна уу үгүй юу гэдэг дээр нэг хариу өгөөч. Монгол банкны үр бас хэд байна уу гэдэг тал дээр бүтцэн нь ямар байна уу гэдгийг нэг сонсох гэсэн. Баярлалаа. За наран цогт ерөнхийлөгч 4-р микрофон. За 10 гишүүний асуултанд хариулъя. Мөнгөн тэмдэгтийн хувьд бол дурсгалын зориулалтаар худалдахаар 100 мянгатын дэвсгэрт бол хэвлэгдсэн тэрийгэ дурсгалын зориулалтаар худалдаж борлуулж байгаа юм билээ. Тэрнээс өөр том тэмдэгт бол хэвлэгдээгүй байсан. Би өөрөө яг мөнгөн тэмдэгтийн газрын үйл ажиллагаатай танилцаж агуулгатай мөнгөн дэвсгэрүүдтэй өөрийн биеэр танилцсан. За бүтцийн хувьд бол одоо нэг 683 хүнтэй ийм бүтц байгаа. Одоо бид нар бүтц зохион байгуулалтын чиг үүргийн давхарцлалыг арилгах оновчтой ухаалаг цомхон технологидсон ийм төв банк болох зорилтынхоо хүрээнд энэ дээрээ бид нар ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. За 10 гишүүн тодруулна. За 100 мянгатын дэвсгэрт хевлэгдсэн байсан нь үнэн юм байна. Гэхдээ дурсгалынх юм байсан байна гэдгийг бол та хэллээ те. Тэгээ нийт хэдэн ширхэхгүй хаанаас яаж худалдаж алдчих болох уу? Олон нийтэд нээлттэй юм уу үгүй юм уу? Нийт хэдэн ширхэг байна вэ гэдгийг хэлээд өгч. За тоо ширхэгийн хувьд бол нуусад авсан мэдээж болдгүй юм байна. Тэр ер нь Эрдэнэсийн санд энэ франчайз бол Монгол банкны захиалгаар хийгдсэн зоос худалдах үнд эдлэл бас юм жижиглсэн голдмаа алтуудч хүртэл байд юм байна. Тэгээ энийг бол ер нь вебсайтн дээр тавьсан байгаа. Тэгээ одоо бол би ямар үүрэг өгсөн гэхээр энэ Эрдэнэсийн сангаас худалдагддаг зоос, энэ дурсгалын зүйл, мөнгөн дэвсгэртийг бүгдийг онлайнаар шууд худалдаа авч хүргэх боломжийг ойрын хугацаанд хангаж ингэж ажиллах үүрэг өгөөд манай Монгол банкныхаа энэ дээр ажиллаж байгаа. Тэгээ одоо иргэдэд бол Монгол банкны вебсайтаар шууд энэ Эрдэнэсийн сангийн санд худалдагдах боломжтой зоос үнд эдлэл энэ мөнгөн дэвсгэртүүдийг худалдан авах юм боломжтой болж байгаа. За 10 гишүүн нэмэлт тодруулна. За би 100 мянган төгрөгийн дурсгалын тэмдэгтийг худалдаж авлаа гэхэд түүгээр худалдаанд одоо хин нэгэнд бэлгэллээ гэж бодъё. Түүгээр худалдаанд одоо ямар нэгэн зүйл худалдан авч болох мөнгөн тэмдэгттэй ижил адилхан эсвэл зүгээр л ханандаа л үлгэх тийм одоо тэмдэгтөө. За наран цогт арга. Зөвхөн дурсгалын зориулалтаа худалдагдж байгаа учраас энүүгээр мөнгөн төгрөгтэй тэнцвүүлж худалдан авах боломжгүй. Одоо гүйлгээнд хэрэглэх боломжгүй гэсэн үг. За ус 2 гишүүн асуултсан. За Чингис хааны музей